SCP-ийн ертөнцийн таварлагшгүй итгэл зүйлүүдээр баялаг. Тэр дундаа ингээл нэг бөөгнөлсөн утас хүртэл нууцлаг ажиг биет байхыг хэн мэдэх билээ. Өнөөдөр та бүхэндээ ярих дүр бол SCP-166 буюу хүмүүсийн хил занснаар Эрикийн тоглоом юм. 166 нь ингээл нэг хүүхдийн бөөгнөлсөн утас шиг харагддаг тоглоом бөгөөд эхэндээ ачирхалтай боловч хор хөнөөлгүй зүйлүүдийг өөрийн дотроосоо ялгаруулж гаргадаг байсанд судлаач түүнийг ямар ч гим хоргүй сейф английн биет байна гэж бодсон ч удалгүй 166-гийн аимшиг талуудыг нэр илрүүлсэн юм. Хэдийгээр үүнийг тоглоом гэж нэрлэж болох ч энэ зүгээр нэг энгийн тоглоом биш. Тэрээр ердөө 1 кг жинтэй сүлцэн учир харагддаг мөн түүнээс хөгжим дуурдаг бөгөөд 166-гийн дотор талыг судалж үзсэн ч ямар ч хөгжмийн зэсэгтэй холбоотой зүйл байхгүй байсанд судлаач нар гайхаж эхэлцгээв. Анх судалж байх үед 166 нь овоолсон өнгийн утаснаас бүрдэж байсан бол одоо анхны дүрслэлээс арай өөр төрхтэй болсон. Түүний утсыг ашиглан диатоник хэмжүүрийн нотуудыг тоглоход ашиглаж болно. Харин түүний энэхүү дуу чимээ хэрхэн яаж гаргадгийг судалгаагаар огт тогтоож чадаагүй. 166 ямар ч асуудал байхгүй сейф ангилдаг гэж үзсэн ч 166 2 ослын дараа түүний ангиллыг сейфээс Euclid Impetus болгож өөрчилсөн билээ. Euclid Impetus ангилал бол латинаар дайралт гэсэн утгатай бөгөөд яг л өөрөө идэвхждэг зэвсэг тул тун болгоомжтой харьцах хэрэгтэй хэмээн тодорхойлсон. Гэхдээ 166-нд хүмүүс үргэлж төрөнгийн ханддаггүй ч 166 2 ослын дараа олон SCP гажуудын нэгэн адил түүний чадварыг дутуу үнэлэх нь алдаа болохыг нотолсон юм. Осол болохоос өмнө 166 хүн болгон судалж байв. Судалгааны явцад 6 ноутбуукийг хиймэл аялгау тоглосны дараа 166 хэлбэрээ өөрчлөх чадвартай болохыг олж мэдсэн. 17 минутын дараа түүний дүр төрх муур болоо урьсан бөгөөд тэрээр SCP байгууллагаар тоглож тэнэлжиж дахин 17 минутын дараа буцаад хийм байдалтай оров. Маргааш өдөр нь төрсөн өдрийн ая түүнээр тоглоход Лаасаас нь төрсөн өдрийн шоколадтай бэлүү гарч ирэв. Эрдэмтэд болгоомжлсон ч туслах судлаач түүнээс гарч ирсэн бэлүүг эзсэн ч ямар сөрөг нөлөө илэрсэнгүй. Харин нэгэн судлаач 166-гийн утсыг хэсэгчлэн тайрж сорьцоотыг дуршиж үзхийг санал болгосноор бүх зүйл оронгороо иргэсэн. 2008 оны 4-р сарын 18-нд 166 2 осол хэмээн нэрлэгдэх үйл явдал болсон. D-16647 гэдэг ажилтныг зүгээр л утсыг хайчил гэсэн даалгавар өгсөнд T-96-аас болж зугтаахгүй, T-76-аас болж айхгүй гэдэг нь түүний хувьд аль болж тэрээр T-66-ыг хайчилж эхлэмэгц түүний гараас холдож 1 метрийн зайд очиж айсан тулаан орлох чимээтэй төстэй чанга дуурах чимээ гаргав. Ажилтнч гайхшин дахин ажиллахад маш урттай ажилдаа солдон анх удаага хүний хоолоогоор чи Эрик мөн үү хэмээн асуув. Ди англи ажилтаа яахаа мэдэхгүй үгүй. Би Эрик биш гэхэд үзэсгэлэнтэй солонгийн өнгөтэй байсан T-66 уулаа өнгөтэй болж утас хоорондын завсруудаар 10 гаруй нүд гарч ирэн. Ди англи ажилтан дээрээс нь доош нь гүйлгэн гөлрөв. Тэрээр дотроос төгөлдөр уурын төвчлөрийг хүчтэй зохих буу мэд нотуудыг гаргаж эхлэв. Ди англи ажилтан түүнийг сонсон. Дагжин чичирч даалгаврын орхин өрөөнөөс гарлаа. Дээж гаргаж авах ордлого бүтлгүүцсний дараа T-66-гийн зам байдалд эрс өөрчлөгджээ. За байж байгаа. Би ганцхан мэдээлэл өгч тэг явъя. Энэ юу вэ гэвэл би саяхан шин сувгтай болсон. Тэгээд одоо байгаа энэ сувг дээр тоглооны бичлэг бол стрим хийхээр бичлэгүүд толилдоод аягүй онцгой болох учраас шин сувгтай болоод тэр сувг дээр болохоор би яг тоглооны бичлэг стримүүд тэгээд SCP-гийн тоглоомуудыг тоглоё гэж бодож байгаа. Тэгээд та бүхэн шин сувгийг ч гэсэн subscribe хийж дагаарай. За тэгээд баярлалаа. Одоо бичлэг үзэж болно. Үүнээс өмнө ихэнх үед л унтаа огт хөдлөхгүй байсан T-66 хэлбэр нь өөрчлөхнээс дараа би дааг хөдөлж биенээс нь тэмтрүүлмэд утаснууд гарч эхэллээ. Тэрээр ямар ч хүнийг 16 секундын дотор дуу чимээгээр хариу үйлдэл үзүүлж түүнээс 7 өдрийн дараа туслах судлаач T-66 дээр очив. Түүний одоогийн байдал болон биеийг нь тэмдэглэж байдал хаанаас ч юм зүгийг гарч ирэн түүнийг хатгав. Дахин 7 өдрийн дараа 11 ажилтны бүрэлдэхүүнтэй баг судалж байхад гинтл Бетховны 2 дахь симфони эхлэв.
Энэ хөгжин 140 гаруй децибелийн хүч гарган 3 ажилтны чихийг бүр мөсөн сонсогдгүй болгов. Үлдсэн 8 хүний сонсголын эргэтэнд гэмтэл нилээхээ учруулсан юм. ACB байгууллагын ажилтнууд түнтэй зөв бусаар харьцсан төлөө өшөө авах үйл хийсэн хэмээн таамаглаж Тэг 66 судалж байсан ажилтнуудыг болиулан шинэ баг томиллоо. Шинэ баг дүүнийг судалж байхад гэмтэл ACB байгууллагын тог тасрав. Бүр гарч ирдэн болон бусад зүйлүүд ажиллахгүй байсанд энэ харахгүй яг л ACB-ийг 87 эсвэл 3001-д төстэй бүх гэрлийг сороо авч буй мэт байсан бөгөөд өрөөнд байсан ажилчдын ард талаас хүний эвгүй амьсгаадах, амьсгал давчдах чимээ сонсогдсон гэж мэдээлсэн юм. Үүнээс хэд хоногийн дараа ямар нэгэн дайцгансан шин чимдэг илрээгүй бөгөөд ACB сангийнхан судалгаа хийх бүрд оролцож буй бүх хүмүүсийг Эрик хэмээн дуудаж эхлэв. Судлаачид Эрик гэж хэн болохыг байгуулга болон бусад газруудаас хайсан боловч хинч мэдэхгүй байгаа нь хачирхалтай. Магадгүй Эрик гэдэг хүн түүний өмнө эзэмшиж байсан хүн бөгөөд түүнийг айлгаж хүч үзүүлдэг байсан байж магадгүй юм. Эсвэл Тэг 66 өөрийнхөө эзнээ хайж байж ч магадгүй болсон тул түүний металл болон нөөц зөрөгчийн нэгдээр үүсдэг маш хатуу, илэгдэл төсвөртэй, нэгт өндөртэй материалаар хийгдсэн хайрцагт аюулгүй хадгалж байгаа бөгөөд сардаа нэг удаа хайрцагны дотоод байдалд нь эвдрэл гэмтэл гарсан эсхийг шалгадаг. Хэрвээ эвдрэл гэмтэл гарсан бол түүний 3 секунд хүрэхгүй хугацаанд шинэ хайрцагт руу шилжүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Ямар ч байсан тэрээр бусад гажуудыг бодвол аимшигтай аллага болон ер бусын зүйлүүд үзүүлдэггүй урьдчилан таамаглах боломжгүй чадварууд байгаа хэмээн болгоомжилж байгаа юм. ACB сангийн ажилтнууд Тэг 66-гийн үүслийг мэдэж авахын тулд Эрикийн эргэж иргэгийг л хүлээх л үлдэж байна. Эрик гэж хэн бэ? Хэрвээ та бүхэн мэдхийг хүсэж байвал дараагийн бичлэгээр Эрикийг танилцуулах болно.